Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөтөлбөрийн хүрээнд Япон улсын засгийн газрын санхүүжилттэй хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа цахим хоршоо төсөл, мөн Монголын ноос ноолуурын холбоо хамтран ноолуурын чанар ба бэлтгэн нийлүүлэлт, сургалт, шин тутам мэдлэгийг малчдаа хүргэхээр зорин яваа инэ. Ингээд товлсон ёсоор Баянхонгор аймгийн Бөмбөр суманд танхимын сургалт хийж хөдөөх малчдын хотод дадлага туршлагаан баттгах юм. Бөмбөр сум бол улаан ямаа гэж омогтой. Энэ омог маань бол цаашаа бас үйлдвэр болж батлагдахаар ингээд судлагдж байгаа. Ноолуурын чиглэлийн хэвшлийн ийм улаан ямаануудыг бол одоо эрдэмтдийн судалгаа шинжилгээний үр дүнд одоо бий болгожээ. Ингээд аймагта ямааныхаа тоо толгоогоор ер нь 1-3 дугаар байранд байнга орж байдгийн байна. Зөвхөн энэ сумын тухайд нэг жилд 800-аас 900 тонн ноолуурыг энэ Кашмирийн үйлдвэр болон одоо дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Ийм одоо ямааны тоо толгоогоор тэргүүлэгч ийм сум байна. Эхний өдөр хөтөлбөр ёсоор Монголын ноос ноолуурын холбооны урилгаар ирсэн эрдэмтэн судлаачид ямааг хэрхэн самнахаас эхлээд алдаа оноо ажиглаж мэдсэн зүйлсээ танилцуулж малчны хотноос гарч байгаа ноолуурын чанарын асуудлыг хөндлөө. Цаашлаад үн цэнтэй ноолуурыг хэрхэн бий болгох, мал амьтны тавлаг байдлын тухай олон улсын үзэл санааг түгээж хөдөө аж ахуйн зөв дадал зуршлыг хэвшүүлэх зах зээлийн шаардлага үүсч байгаагч тал талаасаа ярилцлаа. Энэ бүхэн эх орныхон ноос ноолуурыг дэлхийн чинээнд хүргэж зах зээл үйлдвэрлэлийн мэдрэмжтэй малчдыг бий болгох зорилго бүхий цагаан алт үндэсний хөтөлбөртэй уялдаж байна. За ингээд ямаа самнахад юу анхаарах вэ? Одоо самнахаас өмнө хайлтгаар 10-аас 12 цагийн өмнө ус уулахгүй тижээл тийм ээ. Тижээхгүй байх шаардлагатай. За мөн хуурай байх шаардлагатай. Бороо орсны дараа өдөр чигтэй энэ төр байх юм бол одоо ямаа самнахад мэдээ хүндрэлтэй тий. Цаг агаар ямар нэг өвчтөй үед нь бас самнах шаардлага байхгүй. Одоо эрүүл усныхын дараа. Хог шорооч гэсэн мөн хялгастай адилхан бас үйлдвэрлэлийн гарцыг бууруулж яадаг, өртөг зардлыг нэмэгдүүлж яадаг ийм асуудлууд байдаг учраас та бүхэн мэн ноолуурын асуудал дээр, чанарын асуудал дээр бас анхаарах нь одоо их чухал байна гэж. Манай энэ хөдөө аж ахуй үржил сэлээсийн газрууд микрон нарийтай сайн үйлдвэрийн ухан тавих энэ бол төрийн бодлого болж явах хэрэгтэй. Тэгжээж бидний ажил үүс бүтнэ. Таны хувьд энэ саяны эрдэмтдийн ярианаас аль зүйлийг нь илүү одоо тусгаж авав? Ямаа самнахад ч одоо тэгэл зарим малчдынх нь бүл хүч хөрөхгүй тэгэл одоо яалтч хөхөлснийг үнээр самнуулж байгаа. Малчд өөрсдөө самж байгаа нөхцөлд бол ер нь ийм хард цагаан өнгийн ялгаад самжиж бол ер нь болох байхаа л гэж бодож байна. Ингэж ангилж ялгаж самнах нь ерөнхийдөө ач холбогдол нь юундаа байна. За тэгээд нөгөө үнэлэмжийн хувьд бас нэлээд өөр болох бах тийм ээ. Ер нь ялгчлахаар цаа үйлдвэрийн ажлыг нэгтгэн хөвчлэн хоёр малчин иргэдтэй бол яг үүтэй тодорхой хэмжээний урамшууллыг олгоно гэж байгаа. Энэ бол ер нь болдгоо л бодол. Малчдаа ч ер нь ялгаад самчхад бол ер нь боломжийн юм болоо л гэж бодож байна. Тэгээ одоо ер нь малчд өөрснөө одоо ер нь 3 ангилжил одоо самна гэдэг байна одоо. Эр ямаа нэг, эр шүдлэн, эм ямаа нэг шүдлэн ингээд өр болчиход байна одоо. Тэр нь одоо ер нь ангилал авал одоо тэр ноолоор нь болоо боломжийн үнэтэй байна гэсэн л. Одоо энэ ноолуурыг ялгаж ангилах, тэгээ хялгас тэр хог бүргээ гэдэг юмыг ангилж сурах, энийг голчлон хэрэглэх. Ингэсэн бол ноолуур нь илүү үнэтэй гарна. Хог бахтай үйлдвэрлэлд илүү сайн аавна гэсэн. Ингэж л бодож байна. Манай оршоо манай 2020 онд үүсгэн байгуулагдчихсан. Бид нар бас 5 жилийн хугацаанд бас нэг малчдынхаа мал түүхийд ноос ноолуур махандар анхан шатны тордолт гэж чимэглэл ерөөсөө малчдаа нутагшуулах мөн тэрийг одоо эхнээсээ тордолтоо сайн хийснээр эргээд дараачийн одоо үн төрөх боломж нь нэгднэ гэдгийг аль аль ойлголтоос нь нэлээ ажиллаж ирж байна. Тэгээ жилээс жилд бас сургалт төсөл хөтөлбөрт хамрагдаад илүү их мэдлэгээ бас өргөжүүлэн тэлж малчдаа илүү их татан оролцуулж нэг нь биш нийтээрээ одоо энэ анхан шатныхаа ноос ноолуурынхаа тордолтоо сайн хийжээж бид нар бас аль алталдаа улс орон хөгжих их үүсвэр нь бас болж гин гэдгийг өнөөдрийн энэ бөмбөр дээр болж байгаа сургалтын арга хэмжээнд төр маш их
ач холбогдолтой сургалт болж байгаад үнэхээр талархууштай байна. Эх орны эрс тэрс цагууртай мал маллах, бэлчээрийн мал аж ахуйн нэгэнт тогтсон уламжлал хэв маягтай Баруун аймгийн малчтын хувьд ноолууран анхан шатанд нь зөв бэлтгэн нийлүүлдэг болсноор түүхийн эдийнхэн үн цэнийг өсгөх, үйлдвэрүүдтэй шууд харилцах боломж байна. Ховд Баян үлгий, Говь Алтай гээд Монгол алтай нуруу дамнсан алс хязгаар 3 аймгийн иргэдийн зам харилцаа зорчих хөдөлгөөний гол зангилаа төвшис болсон байршил учраас Баян хонгор аймгийн Бөмбөр суманд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн хувьд бол одоо Улаансаар 1 дугаар өг дээр 200 ямааг одоо бэлтгэсэн одоо үзүүлэх сургалт маань одоо бэлтгэгдээд одоо хөдөө аж ахуйн засаг багийн засаг дарга нар маань одоо бэлтгэл ажил анхаар ингээд хөрвүүлээ явуулсан байна. Одоо ингээд бүх настаар нь одоо ангилж одоо малчны хотонд нь одоо ангилтыг хийх нэг ийм сайхан сургалт сум орон нутагт маань болж байна. Ноолуурын чанар бэлтгэн нийлүүлэлт сургалтанд хаврын нөр их ажлынхаа дундуур цаг зав гарган ирсэн Баян хонгор, Ховд, Өвөр хангай, Ар хангай зэрэг 4 аймгийн 8 хоршоодын малчид маань тус бүр баг болон хуваагдаж малчныхаа хотыг зорилоо. Эрдэмтэн судлаачид сургагч багш нарын зүгээс сургалтын энэ хэсэгт ямааг тавлаг байдлаар самнаж ноолууран нягт нямбай бэлтгэхэд чиглэсэн дадлаг сургуулилтыг төлөвлөжээ. Эхлээд ямаа самнах бэлтгэл ажил зориулсан хэрэглэгдэхүүн болох дэвсгэр, хөлийн уяа, сам, зориулалтын уут зэргийг баг бүрт тарааж өглөө. Малчин Дамби хотонд одоо жишээ нь энэхүү самыг туршиж байгаа яг одоо. Энэ сам болохоор Англи улсад үйлдвэрлэгдсэн, Англид одоо ажиллаж амьдардаг залуучуудын ийм бүтээл, 3 янзын ийм горимтой илүү одоо уламжлалт самнаас илүү маневр сайтай гэж үзэж байгаа энэ самыг. Өөрөөр хэлбэл нөгөө малын өсний ширэлдээ дайхрлыг одоо гаргах, за мөн одоо энэ чих, толгой, шилэн үзүү гэсэн одоо нарийн хэсгүүд дээр нь нарийн болгох. Тэгээ цаашлаад өргөн хэсгүүд дээр нь ингээд өргөтгөх ийм 3 янзын горимтой. Жишээ нь энийг хэрэглэн туршиж үзэж байна. Энэ болох нь болохгүй нь гэдэг. Хэрвээ болж ивэл маргааш одоо болох ямаа самнах хуралдаан дээр зарим малчд энийг ашиглана гэж. Өнөөдрийн энэ арга хэмжээ маань ямар ач холбогдолтой байна? Энэ арга туршлага их хөрөмтлүүлж байна уу? Арга туршилт хөрөмтлүүлж байна. Ямаага зөв самнах. Англилж сурж байна. Энэ уут хэр үр дүнтэй гэж. Энэ шуудаа бол үр дүнтэй гэж бодож байгаа. Нөгөө зүгээр энгийн одоо хэрэгэлдэг янз бүрийн уутнуудаас юугаараа давуу талтай байна? Эдэлгээгээрээ тэгээд бүх бат оёо олон жил хийд. Ямааныхан зүсийг сайн мэдчих хэрэгтэй юм байна. Өснийх нь өнгийг сайн ялгаж таних хэрэгтэй юм байна. Тэгэл самнах арга ажиллагаа нь хэрэгтэй байдаг юм байна. Ямааныхан ноолорыг ангилж ялгах, насаар нь ангилж ялгах. Тэгээд насаараа хүртэл би үл тэгж ойлголоо шүү дээ. Шүдлийн ямаа борлонгийн ноолор гэхэд л одоо микрохоо хойд ойролцоо байдаг юм уу гэж бодлоо. Тэгээд тэргээ дотор нь өнгөцсээр нь ялгах. Ямаагаан хэрхэн самнахыг малчин хүн хинээрч заалгахгүй мэдэх үлээ. Хамгийн гол нь анхан шатанд нарийн наривтер микронтой ноолуураа ямаан сүргийн бүтэц насыг харгалзах байдлаар ангилж бэлтгэх нь дараагийн шатны үйлдвэрлэлийн зардал, шат дамжлагыг тодорхой хуваар ууруулдаг болохыг судлаачид маань хэлсэн. Ингэснээр малчид үйлдвэрүүд харилцан үр ашигтай ажиллаж ноолуурын ханш өсгөхөд нэг алхам болох юм аа. Баян хонгор аймгийн Бөмбөр сумыг яагаад сонгосон бэ гэхээр Баян хонгор аймаг дотор нийтдээ бол 900 гаруй ямаатай юм байна. Бөмбөр сум маань бол энэ ямаагаараа тэргүүлэгч буюу 302 мянган ямаатай. Одоо яг өнөөдрийн байдлаар газар дээрээсээ 90-100 тонн ноолуур гарах боломжтой, чадамжтай сум байгаа. Ингээд энэ суман дээр малчд хоршоодоо авчираад яг энэ онлайн сургалтаа сая Бөмбөр сумынхаа цэцэг даргын хамгийн газар хийчээд үйлдвэрлэгчдтэйгээ болон хоршоодтойгоо бид нар ирээд малчны хотон дээрээ бодит практик ажиллагаа хийж байна. Маргааш бол яг өнөөдрийнхөө хийсэн туршилтан дээр үндэслээд компаниуд маань малчд хоршоод хооронд хийсэн тэр уралдаанаас гарсан чанартай ноолорыг худалдаж авах. Цаашлаад бас олон жилийн нэг урт хугацааны хоршоод малчдын хамтарсан гэрээ контрактыг зурх ажлууд бол хийгдээд явж байна. Одоо яаж одоо
зөв самнах уу, ямааныхаа одоо нөгөө ширхгийн дагуулж аятайхан яа самнах уу гэдэг арга технологиг зааж байна. Тэгээ энэ хүн маань одоо айгүй сайн самнж байна. Одоо жишээ болохуц ингээд яг ширхгийн дагуу нь ямаандаа эвтээх ингэж байхаар ямаа өөрөө ч гэсэн гэвч байгаа нь ингээ ямар ч стрессгүй ингэж харагдж байна. Энэ одоо хариуцлагатай нүүдэлчингээ стандарт байгаа. Мөн СП ингээд доктортой ноолуурын эвслийн энэ стандартууд байгаа. Яаж одоо малын тавлаг байдлыг хангах уу гэдэг. Яг тэрэн дээр яг ямаа самналтын үед бол нөгөө зөв арга технологиор самнах, ямаагаа зовоохгүй байх, арьс үсийг гэмтээхгүй байх гэдэг одоо шаардлагууд байгаа. Тэгээ малчид маань тэр нөгөө стандартууд тавьсан шаардлагыг төдийлөө одоо мэдгүй байгаа учраас өнөөдөр энэ нөгөө таниулах энэ сургалт энэ ажлыг өнөөдөр хийж байна бид нар. Энэ удаад малчны хотонд ажиллаж байгаа үйлдвэрүүдийн төлөөлөл маань анхаарах чухал зүйлсийг ямаа самнах үеэр газар дээр нь хэлж өгч байлаа. Ноолуур хэмээх үнэт түүхийд эцсийн бүтээгдэхүүн болох хүртлээр технологийн олон нарийн үе шатыг туулдаг байна. Одоо ингээд энэ саман дээрээс нь сая авлаа. Юу вэ гэхээр одоо энэ жишээлбэл энэ ингээд ноолуур дээр үсэн дээр нь ингээд будаг дүрхчдэг. Энэ бол ингээ улаанаар ингээ дүрхсэн. Тэгэд энэ саман дотор ороод Английн ялдах явцад энэ юу харагдаад төвөрлж авдаг, харагдахгүйгээр орох юм байдаг. Тэгвэл ингээ ноолуурд ийм улаан будагтай бүр ийм нэг жижигхэн очиг юм айгүй их төгчдөг. Тэгээд энэ биднээсээ үйлдвэрлэлийн явцад айгүй их том асуудал бий болдог. Технологийн алдаа гарах нь шүү дээ. Технологийн алдаа гарах нь. Тэгэхээр малчид маань одоо эм тамгаа яаж хийх ёстой вэ? Одоо яг цэвэрхэн шиг одоо эвэр дээрээ хийдэг юм уу те? Ерөөсөө өсөнд хүргэж болохгүй байхгүй юу? Ноолуур бол ямар үнэтэй бүтээгдэхүүн бэлээ. Тийм болохоор энэ өсөн дээр ерөөсөө бодог хүргэж болохгүй. Ноолуур чинь өөрөө нөгөө хялгасаар ялгадаг байхгүй юу? Одоо шар ялгастай бол 2 дугаар өнгийн ноолуур, цагаан ялгастай байх юм бол 1 дугаар өнгийн ноолуур, хар ялгастай байх юм бол одоо бор ноолуур нь 4 дугаар өнгийн ноолуур. Тэгээ хөх ямаа гэдэг чинь хар цагаан холилдсон. Тийм нь болохоор 3 дугаар өнгийн ноолуур гэж явдаг байхгүй. Тэгэхээр энэ бол цагаандаа орохгүй энэ юу руугаар орно. 2 дугаар өнгөндөө орно одоо шар ямаа нь одоо шар өнгийн ноолууранд орно гэсэн үг. Цагаан ноолуурны гол давуу тал юу гэлээ? Нөгөө өнгө будагт орох юугаараа давуу чанартай. Тэгээ нөгөө яг нөгөө байглаараа эко юугаараа бас юу ахна. Одоо нөө цайрлал явагдахгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ бас давуу талтай байдаг. Ноолуурын чанар бэлтгэн нийлүүлэлт сургалтын үеэр салбарынхан олон улсад түгэн дэлгэрч байгаа байгаль амьтан дээлтэй байх зарчим, гадны хэрэглэгчдийн шаардлагыг хангаж ажиллах тал дээр ямар санаачлалууд хэрэгжиж байгааг малчиддан таниулсан. Тухайлбал фермер өндөр хөгжсөн улс орнуудад ямааг тусгай тавцан дээр зогсоож хүлж унахгүйгээр самдаг туршлага бусад улс оронд мэдрээд удаж буй. Тэгэхээр маш олон стандарт амьтны тавлаг байдлын асуудал яригдж байгаа. Тэгээд энэ төхөөрөмжийн талаар. За энэ төхөөрөмж нь бол олон улсын байгууллагуудаас тэр дундаа Америк нэгдсэн улс, Австрали, Шинэ Зеланд гэдэг улсуудын одоо ихэнхдээ хэрэглэдэг бог молын тавцан, ямаа самнах, хойно ярихад хэрэглэдэг тавцан гэж байгаа. Энэ ямар учиртай юм гэхээр одоо амьтны тавлаг байдлыг хангана гэж тэр тухайн улсын одоо ПЕТА гэдэг байгууллагаас ялангуяа үздэг юм байлээ. Тэгэхээр бид нар ямар ч Монголд улс анх удаага өөрсдийн гар хийцлэр ямар ч тавцан хийгээд тэгээ хүний одоо ажиллахад бол эвтэйхэн байдлаар аль болох хийх гэж үзсэн. Тэгээ ямаага ямар ч гэсэн хөлийг нь тушиж үзэж байна. Дээрээс нь одоо энэ хүзүүгээр нь хит их чангалахгүйгээр ингээд эрүүгийн дээшлсэн маягтайгаар ингэж одоо зогсоож хагаад ямаа самж одоо анх удаага үзэж байна. Ингээд бид нар одоо энэ бол туршилт гэж байгаа. Тэгээ. За энэ маань бол туршиж байгаа зүйл гэдгийг үзэгчд маань ойлгох хэрэгтэй. Тэгээд ямаандаа бол их тав тухтай байгаа харагдаж байна. За манай малчин тэгэхээр тухтай байна. Тийм ээ. Ер нь бол зөвл санаа байна л да. Ер нь тааш ингээл хөргөжүүлвэл одоо яг энийг сайжруулах тал дээр санал хэлийг бол та юу гэж хэлэхээр байна? Тэгвэл одоо ямаагаа л хөдөлгөөнгүй болгочих юм бол ерөнхийдөө бол болж байна. Энийг бисүүл жоохон нарийнхан ч юм уу, жоохон ийм жоохон багтаамж жоохон нарийн дүүл баймаар юм байна. Мөн малчны хотонд 2026 оныг дуустал хэрэгжих цахим хоршоо төслийнхэн малчид ойрын ирээдүйд ашиглаж эхлэх цахим платформ танилцуулсан. Ингэснээр малынхаа бэлчээрээс технологитой уялдан ажиллаж цаг хугацаа, зардал хэмнэх, цахим хамтрал бий болгож гарал үүсэл мөшгөх тогтолцоогоо сайжруулах, түүхийд нийлүүлэх үйлдвэртэйгэн шууд тохирох,
хариуцлагатай нүүдэлчин зөв дадлаас суралцах зэрэг олон боломжийг нээж байна. Нэгдүгээрт 1500 орчим өрхийг за одоо сонгогдсон аймагуд сумдуудад энэ өрхүүдийг зохистой дадал одоо сургах, бий болгох замаар ашиг орлогын одоо өрхийн өөрийнх нь орлогыг нэмэгдүүлэх малчтын маань орлого нэг 10 орчим хувиар нэмэгдэх ийм одоо хүлээгдэж байгаа үр дүн бий. За дээр нь зохистой дадлыг өөрийг нь хэрэгжүүлснээр за мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар бас нэг 10 орчим хувь нэмэгдэх ийм одоо зорилтуудыг тавьсан явж байгаа. Тэгээд платформ өөрөө ашиглалтанд ороод ингээд яваад эхлэхээр үндсэндээ Монгол улсын одоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн анхдагч үйлдвэрлэл за тэгээд ноос ноолуур мах сүү төмөс хүнсний ногоо гээд ингээд хошоодууд энэ платформ дээр бүрэн ажиллах болцоотой болно. Нэвтрүүлэг маань 2 дахь малчныхаа хотноос үргэлжилж байна. Баян-Хонгор аймгийн Бөмбөр сумын Хөх толгой багийн малчин Батэрээдүгийн хотноос манай ноос ноолуурын салбарынхан маань одоо ээлжид тэмцээн уралдаанаа зохион байгуулж байна. Энэ бол Ямаа самнах тэмцээн. За ингээд Арангаан аймгийн 2 баг, Ховд аймгийн 1 баг, Өвөр хангаан аймгийн 1 баг, за мөн Баян-Хонгор аймгийн 1 баг гэсэн багууд маань хуваагдаад сая одоо Ямаагаан хойрлож авлаа. Ингээд Ямаа самнах үйл ажиллагаанд орсон байна. Гэхдээ хэн хурдан самнах гэдгээр биш, хэрхэн анхдагч түүхийн эдийг чанартай бэлтгэх вэ гэдэг дээр төвлөрсөн. Уралдаанд танин мэдхүйн шинжтэй энэ хэсгийг хөдөө аж ахуйн их сургуулийн доктор Ган Батбай чиглүүлж, бусад мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Энэ Ямаа самнах тэмцээний одоо гол шалгуур мөн шүүгчид юуг энэ дээр анхаарах вэ? 5 үзүүлэлт байгаа. Нэгдүгээрт нь одоо Ямаагаан тавлаг байдлыг алдагдуулахгүй самсан байх шаардлагатай. Дараад нь одоо Ямааны самсан ноолуурын чанар. Тэгээд дараад нь гарц. Тэгээд дараагийн нэг үндсэн үзүүлэлт нь болохоор зэрэг хэр зэрэг ангидын ялгсан байна тий. Тэрийг бид олж харж байгаа. Ямаа самнах явцдаа зарим хүмүүс та хитрхи ширүүн тий айгу хурдан самнах гээд тэгээд малыг одоо ойрлуулаач гэх юм уу тий. Тэм зөв бас хайцах юм бол бид нар одоо энэ чинь наашин тавлаг байдлыг ялдагдуулж байна. Мөн одоо энэ самнаж байгаа дэвсгэр дээрээ хог шороо бууц тий холихгүй байх. Энийг одоо байнга цэвэрлж явах гэх мэтлэнгээр тийм одоо үндсэн үзүүлэлтүүдийг харж бид нар энэ дүгнэн гэсэн үг. За уяа байна тийм ээ хөлийн уйсан. Энэ бол бас чухал байдаг. Хамаагүй тийм чанга одоо уйж болохгүй тийм нэг сатурку уяам уяага тийм чанга уйж болохгүй тийм шаардлага тавьж байгаа. За мөн тохирсон сам гэж бид нар бас нэлээд ярьж байгаа. Олон төрлийн сам байна л да. Хятадаас ирсэн самнууд байна. Монголд хийсэн самнууд байна. Гадаад хийсэн сам байна. Тэгээ аль охимжтой тийм самаараа малыг одоо өвдөхгүй чилээхгүй тийм ээ. Тэгээ тавлаг байдлыг алдагдуулахгүй самнах шаардлагатай. Малчид хоршоод үйлдвэрлэгчид түншлэлээ бэхжүүлэх зорилготой энэ төрлийн арга хэмжээ анх удаа малчны хотонд тал талын оролцогчтойгоор зохион байгуулагдж байгаа нь энэ юм. Үндэсний Кашмирийн үйлдвэрүүд гэхэд 8 компани оролцож салбартаа мэрэгшсэн хүмүүсийн илгээжээ. Ер нь Монгол орны хаврын улиралд Ямаа самнах мэрэгшсэн бригад гарч ажиллах зах зээлийн орчин мэрэгжлийн шаардлагач бий болсныг тэд хэлж байсан юм. Малчт маань одоо амбул зүйтэй мал олонтой тэгээд Ямаагаан самнахлаар нэг хүн хүч хөрөлцдөггүй тийм ээ. Тэгэхээр нөгөө Ямаа самнадаг бас бүлэг хүмүүс ингээд айлаар явж Ямаа самнадаг ингэж төр ажлын байр бий болгож ингэж явдаг. Одоо мэрэгсэн үйлчилгээний цэг байгуулад тодорхой хэмжээний нэг баг болоод тус бүрдээ үүрэг чиглэлтэй самнагч бэлтгэний илүүлэгч мөн ялгагч гэдэг ингээд ангилагч гэдэг ингээд тус бүрдээ хуваарлаад ингээд ажиллах юм бол тэгээд нэг хин хиндэ малчидаа ч зах зээлийн үнээр ноолороо борлуулах боломжтой үндэсний үйлдвэрч одоо ангилдсан бэлтгэсэн ингээд стандартын юм ноолорыг бол зах зээлийн боломж таньшаар авах юм бүрэн дүрэн боломж бий болж байгаа. Ямааны ноолор бол одоо нэлээ тийм микрон буюу голчин бүдүүн. За ийм Ямааны харай нарийн за борлогын хол бүр нарийн бөгөөд урт нь богино байдаг юм аа. Тэгээд микрон буюу тэр голчин бүдүүрх юм бол тэр
одоо дэлхийн засал дээр үн хүрдэг. Яг л гişний микрон арай байна. Тэрс маа үн хүрдэг. Жишээ нь тухайлбал гептин ноолрууд микрон арайтай 15 микрон 15.5 нарийн байдаг. За бидний хувьд бол Монгол ямааны ноолрол сүүлийн үед микрон бүдүүрээд 16 17 микрон хүртэл одоо гарч байна. Энэ бол одоо сөргөнлөлтэй малчтаа одоо бид нар хүдээж үржил селекц энэ малаж гуусуудаас ярилж байна. Аль болохоор одоо нарийн микронтой ухаан тавих ноолорынхаа одоо микрон буюу голчийн одоо найраас тал дээр анхаарч ялахгүй бол одоо нэг хэдэн жилийн дараа микрон бүдүүрснээс голчин бүдүүрснээс болж дэлхийн засал дээр ноолор маань үн унах тал байгаа шүү. Жишээ нь тий гятийн самсан ноолор болохоор зэрэг килограмм нэг манай самсан ноолрын үнээс нэг $20-25 илүү байгаа. Тэр чинь яг л нэг голчоос шалтгаалж байгаа. Голч микроноос шалтгаалж байна тий. Сургалт дадлага ажлын бас нэг чухал зүйл бол ноолрын чанарт нөлөөлдөг хүчин зүйлүүдийг судлаачид энэ үйлдвэрүүдийн төлөөлөл маань яриад байгаа юм тийм ээ. Энэ дээр бас манай үйлдвэрийн төлөөлөл бас нэг жишээтэй тий. За миний хувьд бол одоо энэ ноолрын одоо нэг баасны асуудал байна. Одоо мал ус байна баас гарна. Энийг юм бол одоо манай малчт байна бас одоо ноолртойгоо цуг хийгээд англи ялахгүй ингээ явуулцдаг. Энэ бол одоо бидэрт бас эцсийн бүтээгдэхүүн хийгээд бас бүтээгдэхүүний гарцсан тус нөлөөлдөг. Энэ тал дээр бас малчт байна анхаарч ажиллах нь зүйтэй болов гэж бодож байна. Бас мөн урд компаниуд хүмүүс зөндөө олон юмнууд хэлсэн баг. Тэр тал дээр бас бүгдээр анхаарч чанартай ноолор бэлтгэхэд малчтны хотноос анхаарч ажиллах зүйтэй байх гэж бодож байна. Монгол ноолуурын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрүүдийн хүчин чадлыг сайжруулах, малчтын орлогыг өсгөх зорилт өгөх цагаан алт хөтөлбөрийн хүрээнд үндэсний Кашмирийн үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, түүхийн эд татан авалтыг эрчимжүүлж чадсан нь хөтөлбөрийн эхний ололт байлаа. Цаашлаад ноос ноолуурын салбарт 8-аас 10 мянган ажлын байр шинээр бий болох тооцооч гарсан байна. За хамгийн бас чухал төлөөллийн нэг бол энэ үйлдвэрийн салбарынхан. Үйлдвэрийнхэн маань энэ хавар ноолуурын одоо худалдаа авалтыг одоо хэвийн тогтвортой явуулж байна шүү дээ тийм ээ. Нөгөө малчтын маань эргэлзээ бас тайлагдсан баг тий. Төрөөс бодлохоор дэмжээ цагаан алт хөтөлбөрийг хэрэгжүүлээ тий. Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд бол үйлдвэрүүдийн технологийн шинжилгээх боломжийг олгож байна. Хүчин шалтгааныг мэдүүлэх боломжийг олгож байна. Энэ утгаараа одоо дотооддоо нэмүүртэг биднэрт нэвтртэй тэргүй одоо түүхийн нөөц нь байгаа учраас нэмүүртэг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх тий цаашлаад экспортод гаргах юм боломжийг олгож байгаа нь бол их сайшаалтай хэрэг гэж бол бодож байна. Үний хувьд бол одоо яг үндэ бол яг хавар эхэлж нэр хугацаа хоцорч гарснаас үүдэл сошиал дээр янз янз ойлголт зүрүү яриа явж ирсэн. Энэ бол үндсэндээ бол биднээс л ойлголцсон. Тэгээд түүхэд бэлтгэл дээр одоо энэ цагаан алт хөтөлбөрийн хүрээнд яг хугацаанд нь зээл гарснаар үйлдвэрлэгч нар одоо боловсруулж гаргана гэсэн үйлдвэрүүд бүгд ноолроо бэлдээд авцсан. Одоо манай компани хэмжээнд чинь 400 тонн давцсан ингээд бэлтгээд явж байгаа. Одоо үйлдвэрүүдийн төрүүлж бэлдсэн ноолрыг барьцаалах зарчмаар үйлдвэрүүдэд одоо ахаад санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Тий, цагаан алт хөтөлбөрийн хүрээнд энийхээ дагуу үлдсэн ноолруудаа бүгдийг үйлдвэрлэгч нар авч бэлтгэе. Тэгээд малчтаа чохирлгүй үйлдвэрлэгч нар ч гэсэн нөгөө хийж бүтээх ажилдаа тэгээд нөгөө бүтэн жилийн турш биднес түүхийд боловсруулаа бэлдээд авчнаа л гэсэн. Bir yama 700 gram, bir yama 300 gram. Ингээд ямаа самнах уралдаанд ажилд багууд энэ тэнцүү оролцож анхан шатны үйлдвэрлэлд хамгийн чанартай ноолуурыг Ховд аймгийн хоршоод бэлтгэснээр салбарын эрдэмтэд үйлдвэрүүдийн төлөөллөөс өндөр үнэлгээг авч хамтын ажиллагааныхаа гарцыг нээж чадлаа. Ноолуурыг яг газар дээр нь авж байгаа энэ үйл явцтай танилцж байна. Таавал малчтын төлөөлөл байна тийм ээ. Хаанаас ирж ноолуураа тушааж байна. За би Баянгор аймгийн Жис цумаас ирж ноолуур өгч байна. Ноолуур яг нэг хэвийн л авж байна. Тэгээ одоо ганц энэ үнэтэй зүйл энэ хөдөлмөрчдийн ард түмэн хөдөөний улсуудын ганц гол амьдрал энэ жахан үн багтай байдаг нь одоо хэцүү байна биднэрт. Тийм тавар малынхаа ашиг шимийг л одоо бид нар харж байдаг. Үн үл ерөнхийдөө одоо хангаан налуур дээр гайгүй үнэтэй одоо бол буураад эхэлсэн шүү дээ. Говийн ноолуур гараад ирэхээр л ерөнхийдөө баг зэрэг ханшуул дойшоо гардаг. Манайх бас үйлдвэрүүдтэй гэрээ хийж ингээд ноолуур бэлтэж өгдөг. Тийм гуршаагаа аймгийнхын төвдөр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал аль үйлдвэрт танах?
энэ ноолууруудыг одоо бэлтгэн нийлүүлж өгч байгаа. За хан богд гişмээр бодоос баялаг үлзий оршоо үйлдвэрүүдтэй гэрээсэн. Малчтын хувьд бол баг хүсэлт шахуу нэг юм бол ерөөсөө үнэ тогтвортой байлгаад өгөөч л гэж төр засгаас бодлогын хувьд тийм ээ. Болж игүүлийн ноолуурыг ерөөс тогтсон үнэтэй л болгомоор байна. Нэг л нэг одоо 130 дул 130, 120 дул 120 жил болгон тэгээ нэг ханшаан барьчвал ард түмэн биднэрт бас ашигтай л байна. Хувь малчин одоо ноолуураа тушаах гэдэг юм хоршиж нийлээд олуулаа одоо ирээд тушаах гэдэг дээр ямар ялгаа байна? За энэ гошоо бол айл аймгаар ирээл нэгдсэн нэг газараа л өгдөг. Одоо энэ газар бол энд бол одоо нэлээд олон жил өгчлөө. Нэг л газараа өгнө. Ийш тийш тийм юм гэх юм байхгүй. Тэгээ тийм ханш арна л тэгэл одоо өгч байгаа. Уг нь бол тээвэрлэлт энэ төргээд бас зардал багасах байхтай тий. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөтөлбөр 2028 оныг дуустал хэрэгжинэ. Үр дүнд нь Монгол орныхон 250 орчим мянган малчин өрхийн амьдралын чанарыг дээшлүүлж, дэлхийн ноолуурын зах зээлд томоохон тоглогч болгоон баттгах. Ноолуурын салбарын бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлж, ухдаг биш, ургуулдаг баялаг бүтээгчид маань хожих юм. Цагаан алт хөдөлгөөний хувьд бол цэвэр одоо малын гаралтай түүхийдийг үндсэнд оруулах. Ер нь цаашдаа үйлдвэрүүдийн хүчин чадлыг сайжруулж иж, тэднэр маань өөрөө малчтай хоршоотойгоо хамтарч ажиллаж иж илүү үнцэнд хүрэх юм байна, зөв тогтолцоонд орох юм байна. За өмнөх нийгэмд бол нэгдэл гэж байсан шиг одоо яг тэр бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог орчин үеийн зах зээлийн нийгэмд зөв байдлаар нь одоо бас нэг тодорхой нэг шат ахиулъя л гэж л энэ хөдөлгөөнийг төрийн өөрөө санаачилж, засгийн газрын бодлогод дэмжлэг үзүүлж одоо ингэж санаачилсан. Тэгээд өнгөрсөн оны 6 сард их хурлаар ингээд 2.2 их найт төгрөгийн өртөгтэй юм тогтоол батлагдсан юм а. За ингээд зөвхөн 2025 оны хувьд гэхэд 800 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг одоо ноолуур аль ширний салбарын аж ахуй нэгж үйлдвэрүүдэд олгохоор төлөвлөсөн. Энэ 800 тэрбум төгрөгийн зээлэнд зориулаад хүүний татаас буюу хүүний хөнгөлөлтөнд зориулж төсвүүдээр 66 тэрбум төгрөгийг суулгасан. За одоогийн байдлаар бараг 350 орчим тэрбум төгрөгийн зээл банкны салбараас гарчаад байна. За нийтдээ 50 орчим аж ахуй нэгж яг энэ гурван салбараас аваад байна. Дийлэнх нь одоо үйл ажиллагаа эрхэлдэг. За манай томоохон компаниуд нэлээд хамрагдсан байна. Жижиг дундууд бас нэлээд хамрагдж байна. Одоо бидний илүү одоо ирэх саруудад нэлээд анхаарч одоо харах ёстой зүйл бол энэ ноос, аль шир, ялангуяа орон нутаг бүсчлээд аймагуудад ямар сайн төсөл байна гэдгийг одоо бас илүү анхаарч ажиллах шаардлагатай байна. Ийхүү ноолуурын чанар ба бэлтгэн нийлүүлэлт сургалт Баянхонгор аймагт ажиллаан дүгнэж, Ховд аймгийн Мөс сумын Алтай улсын оргил дундын хоршоо 4 үйлдвэртэй ноолуур бэлтгэн нийлүүлэгчийн гэрээг үзгэллээ. Мөн Дарив сумын Баялаг Сутан хөгжил хоршоо 1 үйлдвэртэй, Баянхонгор аймгийн Бөмбөр сумын Өгөөж Баян Үлзийт хол хоршоо 1 үйлдвэртэй, Архангай аймгийн Батсингэл сумын Агуйтай Баян хангай хоршоо мөн 1 үйлдвэртэй тус гэрээ байгуулж бодит ажил өрнөлөө. Сая хэд хоногийн өмнө одоо энэ Баянхонгор аймагт, Зохион аймагт болсон энэ манай ноолуурынхны орон нутагт Дэлхийн банктай хамтраад энэ цахим хоршоо хөдөлгөөний хүрээнд хийгдсэн сургалт хөдөлгөөний туршид та хүмүүс олж харсан баг. Ямар нарийн зүйлүүдийг бид нэр зөв хийж манай нөгөө цагаан алт болсон түүхийд маань өөр үнцэнтэй болох юм бэ гэдэг бас газар дээр нь олон сургалтуудыг хийсэн байгаа. Цаашдаа ч гэсэн энэ чиглэлээр одоо бас төр засгаас олон улсын байгууллагатай хамтраад маш олон зүйлүүдийг хийж хэрэгжүүлнэ. Малчид арга барилан хамтдаа шинтгэх, зах зээлийн шин соёл сэтгэлгээг эрэлхийлсэн энэ сургалт цахим гарын авлага болж нийт малчдаа хүрэх юм. Цаг үеийн энэ шаардлагатай ил ажлыг санаж сэтэж үүр болж ажилласан Монголын ноолуурын холбоо цахим хоршоо төслийн хамт олонд Монгол орныхон мянган малчин зоны өмнөөс талархууштай. Монголын үндэсний олон нийтийн телевиз цагаан алт үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Бөмбөр сумаас ил нэвтрүүлгэн бэлтгэн хүргэлээ.